интерсепт хийж байгаа. Үүрээр 5 цагийн үед ерөнхийдөө дандаа давтамжтай бас 12-ийн үед өглөө үүрээр 5 цагийн үед энэ өнөөшин бараг 5 удаа бодсон байна. Тэгээд бараг Бөмбөг дэлбэрснийг хилээд байна уу өнөө маргааш Улаанбаатараас Дубай руу бол репатришн явна. 2:30-д буугаад нэг ер нь 90 минутаас илүү байхгүй буцаж хөөр хөвчлээ шүү дээ. Буугаад газрын үйлчлэгээ аваад буцаагаад хүмүүсээ суулгаад нэг 2 цаг дотор амжаа буцаад нисгэл нэг юм. Гэтэ бид нар чинь нэмж бүр даатгал мөнгө төлж байгаа шүү дээ. Тийм чинь өөрөө эрсдэл бүс гэж үзээд. Тэгээд системч нэмэлтээр зөрчиж байгаа тоогоор нэмж өгч байгаа. Тасын газраас өгсөн одоо үүрэг даалгаврын дагуу бид нар нэлээд хариуцлагатай нислэг хийж байгаа. Тэгээд бид нар бол энэ одоо хэцүү цаг үед Монгол улсынхаа иргэдийг дайны бүсээс авчрах одоо хүндтэй үүрийг хүлээж одоо явж байна. Нийт явж байгаа нисгүүлэхэндээ бол ажлын амжилт хүсье хариуцлагатай яваад үүрийн нэр төртөг үүсгээд бодохгүй уулзъя гэдэг тийм. Та бүгдээр нь амжилт хүсье. CMC картууд бүгд байгаа шүү дээ. Юмыг яаж үлдэх тийм. Янз бүрийн тохиолдож бол 4 он гэсэн дараа 2 дугаар нисгчтэй явж байгаа. Та бүхний амжилт хүсье. Тэгээ сайн яваад амжилттай үүрээ үүсгээд ирээрээ тэр нь амжилт хүсье. Баяртай сайн яваарай. Баярлалаа. Сайн сууж байгаарай. Баяртай уулзъя. Өдөөний мэдээг үзэж явжтай раамхан агаарын дээр завтан мэдээж байгаа. Тэгээд нэг онгод ганцны агаар нэрвэж мяд авцал гохоноос анхуулж байгаа. Мяд хапад олоныг спортын хавсалаар хийлээ. Манай өнөөдрийн мэдлэг омс сон гоор вайлээд дугаартаа Улаанбаатараас Дубайч дэвслэг байна. Өөрснөөс шаарууд цаг өөрөө өдөрч мөрөстэй байна. Бид смаг 800 метрийн өдөрт 800 алхагэлүүдэд цагийн удаагаар ажиллаж байгаа. Бүсний гаднаа манай дээр автоос 53 км бачаагүй. За ойлголоо. Дубай хэдээр тооцож байна? 0.945 зуул. За ойлголоо. 10-0-ийн агаар хүлээж авсан уу? 0-0-ийн агаар. За ойлголоо. За хүлээж авлаа. Сая ярин станцаар бол орж ирэхгүй байна. Даад 81 онгоцон дээр дуудаж байгаа ч сонсогдож байна гинэ. Одоогийн байдлаар тооцоо зөрчигч маань 96 88 томхон 8 хүүхэд 1 нэрэ буюу 96 зөрчигч гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хөдөг багийн шидэ манай агарын хөдөг добраахын одоосын дисконкстэй болсоолаа. Дөрвөлт цэсийн 28-ийн дулаан байна. Чи одоо 92 оноос анх ажилд ороод одоо 34 жилээс чи энэ хугацаанд 23,000 цагийн нислэг хийсэн. Цагаар бол 22,000 цаг хийж. 22,000 цаг. Тий. Хэдэн жилийн хугацаанд? 41 жил шүү дээ. 41, 42, 40 тийм биелэж шүү дээ. 85 оноос хойш. За та нислэг явсан сая. За. Ойлголоо, мэдээлэл авлаа, баярлалаа. Одоо төслийн захиалга нь орж ирсэн. Төлөө яагаад? За, баярлалаа. Ойлголоо. Одоо нэг цаг 30 минут зогсоод. За, ойлголоо, баярлалаа. За, баяртай. Тэгээд цаг 30 минутын дотор ер нь одоо амжуулаад гаранда. Одоо сумалгаагаа онгоцны төлсийг сумалгаа гэж ярьдаг. Сумалгаагаа одоо хийгээл кайтеринг аваад тэгэл зорчигчоос болгоноос нь гаранда. Ерөнхийдөө бид бол ер нь жоохон төгшөөртэй байсан л да. Ажил юм чи тэгээд ажиллаад хийж байгаа шүү дээ. Тэгээд би явахгүйгээ суугаад байл тэр нь шүү дээ. Биднес чи энэ юмыг бол энэ ийм эрсдэлтэй нислэгийг бол бас ажил гэж боддог ер нь. Тэгээд саана юу болох вэ? Тэрийг нэг бодохгүй шүү дээ. Бидний ерөөс ажлын эмчинд явахаас өөр арга байхгүй. Ираны агарын заа өдөрчтэй хаагдсан, Израилийн агарын заа өдөрчтэй хаагдсан. Өөрт оронд ер нь эдэн том агарын заанууд хаагдсан бол
Бид нар бол өнөөдрийн төслөг бол Хятад, Монголоос гараад Хятад агаарын за өргөжлөлөө Мянмар, тэгээд Мянмараас Калкатта, Энэтхэг, тэгээд Оман, ингээд Сауди Арабиа очиж, тэгээд Дубай хотод очиж байна. Тэгээд ийм агаарын загвар төслөг үлдлээ. Нэмэгдээг байна. Одоогоор нэг 95 гэж системээр харагдаж байна. Өшөө нэг нэмэгдэхгүй юм шиг байна. Засгийн газрын шийдвэрээр гарсан Улаанбаатар, Дубай, Улаанбаатар чиглэлийн нийслэг маань саяхан Дубайд амжилттай газардсан байна. Одоо ингээд 9 цаг орчим явж ирэх юм байна. 9 цаг орчим явж мэдсэн шөнө 4:45 хавцаа Улаанбаатарт байна. Тэгээд тэр болтол одоо бид энэтэй онгоцоо хинж одоо үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж ингээд байж байна. Roger, request pressure hydraulics. Pressurizing. Yeah, ground clear. F5. Q1 holding contract left on the Чигээр нөгөө тэр бохоо зөвшөөрүүлээд бууснаа дараа ханаа орох. Okay, 4 minutes. Mongolian answer for surface entry. Аюу гаш. Дөөч. 124.025. Increase 250 knots. Speed wind after. За. 4 additions deviate to the left. Кувейтэд өөрөө сурдаг оюутан байхгүй. Эхлээд бол өөрөө явахгүй гэж хэлсэн л да. Кувейттэй байж идэг ч юм уу яаж идэг ч гэж бодоо. Биднэр лөө унж авсан бөмбөг Patriot яг defense нь intercept хийгээд тэгээд зогсоосон байгаа байхгүй яг нэг 600 метрийн зайтай. Тэгэл бөөнөрөө тэр чинь хамаг цонх моо хамаг юм дөргиж байгаа шүү дээ. Ингээ ширэн дээр тавьсан байсан усмаас унтсан. Тэгэл тэнгүүд чинь нөгөө гарахгүй гэж хэлсэн нөхдөд чинь айсандаа ерөн тэгэл бөөнөрөө за яста болио явъя гэл. Яг тэрнээс өмнө бол бараг хэдүүлээ оногдохгүй дээ ер нь зөвхөн цэргийн баазууд руу дайрж байгаа юм чинь гэсэн нэг тиймэрхүү бодолтой байсан. Яг тэр явдлаас хойш хамаг бодол өөрчлөгдөөл тэгэл гэрлүүгээ буцаал гэсэн. Тэр яг интерцепт хийж чадаагүйсэн бол тэгэл баалрахсан. Энд тэндээс ирсэн оюутнууд байгаа шүү дээ. Европоос ч зөндөө ирсэн, Азиас зөндөө ирсэн. Харж ахт бол ичсэдийн яамнууд засгийн газар ер нь хэд бол иргэдээ бас яг ингэж монгол шиг ингэж гаргадгүй юм байлаа. Яг бүгдээрээ. Бахан үнэхээр яг монгол шиг одоо жишээ нь Казахстан байна. Казахстан бол яг монгол шиг иргэдээ гаргах тал дээр бол айгуу сайн арга хэмжээ авч байгаа. Япон байна иргэдээ гаргахтаа маш сайн арга хэмжээ авч байгаа. Мятын онгоц руугаа ороод сайн байна уу гэдэг сонсгоор л нэг өөлмөр болдог гэдэг шүү дээ. Яг тэр шиг л болт юм байна. Амь өрсөд ч гэдэг юм уу те. Тэгээд монголчуудын элэг нэгтнүүдээ ингээд харь оронд гацсан байхад нь хурж ирээд ажил болгоод авахгаад те хүн болгон эрвэх дэрвэхээрээ те засгийн газарч байсан, яадч байсан, гэртэн суугаа ар гэрэнч байсан бүгд ингээд эрвэх дэрвэхээрээ зүтгээд арт түмнээ ирээд энэ хол ирээд те тэгээд энэ том баг ингээд ажиллагаа явуулаад ингээд хурж ирээд авч байгаа. Үнэхээр бахархаж байна нэрэ. Яагаад тэгэхээр би ингээд нөгөө зөндөө олон орноос ирсэн найзуудтай тэнцээ нэг дотор байранд өдөр болгон амьдарч байгаа. Тэгээ бөөнөрөө ингээд танаа элчин сайдын яам яаж ин танаа засгийн газар яаж ин ч гэдэг юм уу те. Танаагаас хүн ирж гин үү гэл хийхэн тэгэлгүй гэл тэгж байгаа. Бид аюулгүй ажиллагааны шаардлагаар газарлахад бэлтгэж бүхийгийн гэрлэгийг утрахтаж байна. Нийт нисхангийн гишүүн сайн сайхныг хүсэж байна. Та бүхэн их ардаар надад байна. Баярлалаа. Моцтой байна. Юуны өмнө Дубай хотоос бол манай хамгийн сайн найз манад ирж байгаа. Тэгээд сарын хугацаанд бол Дубай хотод аялангаа бас ажил хайх гад ерөөд очсон байсан. Тэгээд нөхцөл байдал жоохон хүндрээд яг нөгөө дайн дачин эхлээд ерөөдөө Дубайд бол жоохон асуудлууд гарч байгаа гэх одоо юм болоо. Тэгээд бид нар нэлээд олон хугацаанд бол нислэг хайгаад болж чадаагүй байхгүй юу? Тий, манай ээжийн хувьд бол нэгдүгээр настай хүн тэгээд найзуудаараа 5-6 настай хүмүүс явсан байдаг. Нөгөө аяллахаа хугацаанд тааруулаад эмтангаа зохицуулаад явсан байдаг ч юм уу тийм. Дээрээс нь хэлний мэдлэггүй байдаг. Гэтэл нөгөө шөнө агарын төгшөр
дуурдаг ч юм уу те энэ бүхнээс одоо сандардаг дагалт нэгсдэг иймэрхүү нөхцөл байдлууд бол ажиглагдчихсэн. Манай охин Абу Дабид сурдаг. Сургуулаас нь 8 км дороо унаад сургуулийн хажууд дэлгэцгийн энэ нь улсан байгаа байхгүй. Тэгээ бүх гадаад оюутнууд нь яваад гэсэн. Байранда хоёулах нь үлдсэн байсан. Тэгээ Монгол улсын засгийн газар ингээд сайхан шуурхай харах хэмжээ аваад охиныгоо босч яваад гэж байгаа. Айгу баяртай шүү. Одоо ингээд тэгэдхөө. За. Би харин Абу Даби сурдаг хөхт тахгүй би Абу Дабигийн яг үндэснийх нь университет сурдаг. Манай оюутны байрны яг хажуу тал дээр Америкийн US Абу Дабигийн байдсан байхгүй юу? Тийш нь айгүй их дайралт болсон. Шөнө болгон 2 цагаас 3 цагаас үгүй бол үрээр дандаа дайрдаг. Тэгээд дайрах болгондоо хамгийн аюултай нь тэр нэг хилтерхийнүүд нь айгүй өндрөөс айгүй хурдан унчингуудаа тэгээ газар орчингуудаа дэлбэрээ зарим нь. Тэгээ амар их асуудал болоод дахиад хүндэр унчих шиг боллоо гэдэг. Дандаа хилтерхийнүүд нь унаад. Энэ үнч хайж үзсэн чинь энэний дараа нь болохоор инженерийн сургуулийн байранд нийтийн тус. Дан юм хилтерхийнүүд байна. Ерөөсөө плет авах боломж авахгүй. Плетээ би 3 удаа худалдаж авах гэж оролцсон чинь дандаа нөгөө нэг рефанд өгөөд үгүй уушлаарай энэ мессел дайрчлаа бид нар чадахгүй ингээд бурхан минь ямар амар юм бэ. Харин тийхгүй бол ингэж ирэхгүй бол ерөөсөө ирж чадахгүй. Тэр би харин энд бол айгүй баяртай. Маш олон хүний сэтгэл амар нь байнга төгшөөртэй байгаа шүү дээ. Хүмүүс над руу уцтай чи ямар айдгүй юм бэ? Юу болж юм би тэгээ юу боллоо гэж яах юм бэ? Төр засагтаар найдсан. Тэгээ баяртай шүү дээ. Чөхөөд үү? Чөхөр үл тэрний арал дээр амарсан. Засгийн харах юм гавд юм биш тий. Бид тийшээ төргөөд ингэж том хараад байдаг. Тэр түмний төлөөл байд юм байна. Том асуудлууд гарахад одоо иргэнэ бодчдгийн газар маань ингэж тусгай үргийн нийслэг гаргаж байгаад бол иргэн хүний хувьд бол маш их баяртай байна. Мэдээж манай найзын ард гэр бүлийнхэн ч гэсэн маш их санаа зовж байгаа. Гэтэл энэ наан нь бол бид нар бас нэлээд түгшээд одоо яаж тийм байгаа те айгүй санаа зовмоор зүйл учраас үүнд нь бол иргэнийхээ зүгээс маш их баяртай сэтгэл хангалуун талархал илэрхийлж байна. За манай эхнэр одоо 2 сарын 27-нд Катар, Доха, Дубай гэдэг одоо 4-5 хотоор аяллаар явсан. Тэгээд 2 сарын 27-нд яваад 29-нд Доха дээр очлоо да. Тэгээд яг цаашаа Дубайраа аялах болсон чинь тэгээд яг ийм мэдээ дуулдаад тэгээд аялж чадаагүй усан онгоцон дээрээ ерөнхийдөө усан онгоцноосоо гарч болохгүй гэсэн цаанаас чиглэл өгсөн гээд усан онгоцныхоо задгаа талбай дээр нь хүртэл гарахгүй тийм байдалтай байна гэдэг. Тэгвэл байнгын видео коллоор холбоотой байнгын яриа тавиасан. Зарим үед бол шөнө энэ тэнд одоо бөмбөг ч юм уу одоо юу мэддэхгүй чанга чимээ сонсогдож ирсэн гэсэн мэдээллүүд ирж ирсэн. Тэгээд айгүй сэтгэл санаа зовж байгаад ингээд нэг юм ирж байгаад маш их баяртай. Тэгээд тасгал үлээг сууж юм да. Гэхдээ энэ тал дээр бол нэр үнэхээр маш их баярлсан. Тэгээд одоо тэнд байрлалдаг элчин сайдын яамна тагаа холбогдоод тэгээд тэр энэ Дубайраа визэнд ороод тий нэр болгоныг аль болох хурдан хугацаанд зохицуулаад бушуухан 9 мэд ирж байгаад нь одоо маш их баяртай байна да. Мэтэ одоо компаниас 20 гаруй одоо бүрэлдэхүүнтэй багийн бүрэлдэхүүнтэйгээр ниссэн 6-7 орны дээгүүр одоо дамжиж 6-7 орноос төснөө зөвшөөрөл авах тухай одоо Дубай засгийн газраас бас тал талаас зөвшөөрөл авах гэх мэтлэн маш олон их ажлуудыг хөөцөлдөж явсан харагддаг надад. Тэгээд нисэх багийнхантаа 24 цагийн одоо ингэ тасралтгүй яваад ирж байгаа нисэх багийн хамт олон хүчнийхэн засгийн газар бүгдэнд нь баярлалснаа илэрхийлж байна. Хүүгээсээ Кувейтэд одоо ингээд туужа харууллаа гэж анх сонсоход бол үнэхээр хүнд байсан. Эмээ шууд даралт нь ихсээл тэгэл миний хувьд бол тэгэл өөрөө ирэхгүй нулимс сасгардаг юм билээ л дээ. Одоо яг 50 байл гэж хичээсэн. Тэгээ өнөөдрийг хүртэл бол ер нь бүтэн ойртоо унтсангүй. Тэгэл энэ тентхийн бүхэл хэвлэл мэдээ сайт боломжит бүхэл суугаараа л одоо байнга л мэдээл уншиж үнжлээ одоо өөр. Тэгээ байнгын хүүтэйгээ холбоотой байсан. Кувейтийн элчин сайдын яамд одоо чин сэтгэлээсээ баярлаж талархснаа илэрхийлж байна. Мятийнхан бол бас л адилхан амь үрссэн тий. Тэгээ Монгол улсуудаа иргэдээ ингээд ийм хүнд нөхцөлд ингээд туцхай үүргийн үүрэг хүлээгээд явна гэдэг бол бас тийм амар ажил биш. Гэхдээ үнэхээр л одоо засгийн газар гадаад харилцааны яам тэгээ одоо энэ Мят компанийнхандаа бол одоо баярлаж талархахаас өөр одоо хэлэх одоо тэр сайхан үгч баг олдохгүй лээ. Тэгээ манай Монгол улсууд ер нь үнэхээр хариуцлагатай
иргэдээ гэсэн сэтгэлтэй одоо тийм л юм байна. Тэгээ ийм хүнд нөхцөл байдалд орон чинээ төсөөлж явсангүй. Тийм дайны аюул гэдэг чинь бидрээс үнэхээр хол байсан байна. Засгийн газартаа маш их баярлалаа. Тэ эх оронтой хүмүүс гэдэг чинь бас өөр байна. Дубай нисэх онгоцны буудлыг бөмбөгдөөд тэгээд нэг хэсэг агаарын орон зай нээгдээд буцаад хаагдах энэхэн завсарт айгүй маш мэдрэмжтэйгээр иргэдэд татаж авсан юм сайн мэдээгээр Мяд компанийн маань улс их орондоо одоо иргэдийнхээ төлөө баатарлаг үүс бүтээжээ. Тухайн нислэг бол хазаар маш сайн амжилттай болоод ирлээ. За нөхцөл байдал бол тийм амаргүй байна. Бид нар бол 3 сарын 10-нд нислэгээ үйлдсэн. Өнөөдрийн байдлаар харахад бол Дубай эргээд агаарын орон зайгаа хилээ бол тодорхой хугацаар хязгаарлаад хаагаад эхэлсэн. Нислэгүүд буцаад хязгаарлалтай болцсон. Ерөнхийдөө бол дахиад хэцүү байдал эргээд гараад ирлээ. Тэгэхээр бид нар бол яг нэг тийм симхи үеэр нислэгээ үйлдээд тухайн одоо иргэдээ амжилттай авчирсандаа бол маш баяртай байгаа. Яг олон улсын мэдээ харсан л та. Бараг манайх нисээ дутаагүй хэдхэн цагийн дараа Иранууд бөмбөгдөж байна. Дубай нисэх онгоцны буудлын гэдэг бол бүхэл бүтэн ойрох дорндыг дэлхийтэй холбодог хаав шүү дээ. Зөв. Тэгэхээр маш өндөр мэдрэмж цаг хугацааны хувьд, ур чадварын хувьд одоо байсан байна. Ямар хэн гэдэг хүн багийг ахлаа. Дотор нь ямар бүрэлдэхүүн байв та хамт олноо танилцуулъя. Ажиллагааг бол өөрийн нислэгийг бол амжилттай зохион байгууллаа. Тэгэхээр бид нарт одоо яг өнөөдрөөс харагдахгүй, ирээгүй байхгүй мөртлөө маш олон ажилчдын хичээл зүтгэлтэй нөрөх одоо хөдөлмөр бол энэ талсаад шингэж явсан байгаамаа. Дээр нь бол одоо дайн байлдаантай бүс нутгаас манай зарим ажилчид бол ажиллаж агаад өчигдөр бол ерөнхийдөө бүгдийг татаад нүдэн шилжүүлээд бид аюулгүй бүстэй авчирлаа. Тэгэхээр тэдгээр ажилчид маань бас дайн байлдаанд энэ хүн хэцүү үед бол бас үүргээ нэр төртөө гүйцэтгэсээр ирсэн шүү. Энийг бас би энд бас дурдах нь зөв гэж бодож байна. Монгол улсын засгийн газрын шийдвэрээр Дубай Улаанбаатар чиглэлийн нислэгийг амжилттай гүйцэтгэлээ. Та бүхэндээ Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хойсоо талархал илэрхийлж баяр хүргье. За нислэг бол 7800 км агаарын зам туулж 22 цаг тасралтгүй ажилласан та бүхний бас ур чадвар ахвалцсан ба баг хамт олонны хамтын ажиллагаа ив ойлголцлын үр дүн гэж үнэлж байна. Энэ нислэг бол зөвхөн агаарын тээвэрлэлт тус Монгол улс иргэдийнхээ төлөө анхаарал тавьж ямар ч эрсдлийг давамт туулж дэлхийд хаанч хүрч чадна гэдгийг харуулж чадсан бас харгалтай үйл явдал боллоо гэж бодож байна.